Монголын ууц товч. Жамуух ба тайчуудтай тэмцсэн. Архай хасар Чавархан хоёрыг Жамуухад элч болгон очиулвал Жамууха өгөөлрөв. Алтан хучир хоёрт очиж хэл. Алтан хучир та нар Тэмүүжин анд бид хоёрын завсарт сүвээг сүлбэж хавиргыг хатгаж юунд салгав. Тэмүүжин бид хоёрыг хамт байхад түүнийг хан эс болгосон байтал одоо ямар санаагаар түүнийг хан болгов. Алтан хучир та хоёр хэлсэн үгэндээ хүрч Тэмүүжин андын сэтгэлийг амруулж андад сайн нөхөр болж яв гэж хэлүүлжээ. Түүнийхэн жалмаа уулын өвөр өлгий болог гэдэг газар нутаглан сууга Жамуухын дүү Тайчир Сайр хайр гэдэг газар байгаа манай Жочи Дармалагийн адууг дээрэмтгэхээр явж Жочи Дармалагийн адууг Тайчир дээрэмтэн одов. Үүнд Жочи Дармала адууга дээрэмдэгдээд нөхтөн зүрх шантарч явахгүй болмогц Жочи Дармала өөрөө ганцаар нэхэж шөнө адууны захад хүрээд морьныхон дэл дээр элгэрэн хэвтэж очоод Тайчрын нураг хух харван алж адууга буцааж аваад иржээ. Дүүгээ Тайчрыг алгадав гэж Жамууха жадарны 13 отхыг нэгтгэн тэргүүлж 3 төмөн сэргээг авч алгууд тургууд уулыг давж Чингис хаанд халтахаар айсуу гэж ихээрээ совгийн мөлхөө тотаг боролтой хоёр Чингис хааныг хүрлэхэд байхад хэлж ирэв. Энэ мэдээг аваад Чингис хаан 13 хүрээнээс 3 төмөн цэргийг авч Жамуухыг угтаж мордоод Даланбалжууд гэдэг газар байлдав. Чингис хаан Жамуухад шахагдж онон мөрний Зээрэн гэдэг хавчалд шургаж оров. Үүнд Жамуух өгөөлрөв. Онны зээрх хавчалд тэднийг бид шургуулав гэж буцахдаа Чиносовгийн залуусыг 70 тогоонд буцалгаж нээвдэ цагаан гуайгийн толгойг огтолж морины сүлд чирч оджээ. Жамуухыг харьсны хойно тэндээс Урууд аймгийн Жүрчдэ, Мангууд аймгийн Хуйлдар нар Харьяат аймгаан дагуулж Жамуухаас салаад Чингис хааныг түшиж ирэв. Хонхотааны Мэнлэг эцэг Жамуухыг дагаж байсан бөгөөд одоо 7 хөвгүүнээ дагуулan Жамуухаас хагацж Чингис хаанд нийлэн ирэв. Жамуухаас өдий улс сэргэн салж Чингис өөртөө ирэв гэж баясаж Чингис хаан өөлөн үжин хасар зүрхний Сачибэхи тайчунаар онны шугууд нийлж хоримлов. Чингис хаан өөлөн үжин хасар Сачибэхи нарт тэргүүлэн нэжгээд хундаг барив. Дараа нь Сачибэхийн бага ихнэр Эбэхэд тэргүүлэн хундгалахад Хорижин хатан, Хуурчин хатан хоёр уурлаж бидэнд тэргүүлэн барихгүй яагаад Эбэхэд эхлэн хундгалав гэж тогооч Шихүрийг занчив. Тогооч Шихүр занчигдаад Эсвхэ баатар нэгүн Тайч хоёр үгийн тул ингэж занчигдав гэж их дуугаар уйлжээ. Тэр хурмыг манай талаас бэлгүүтэй засаад Чингис хааны морийг барьж байв. Зүрхнээс бүрий бүх тэр хурмыг засаж байв. Гэтэл хатхин овгийн нэг хүн бидний морины уяанаас цулбуур хулгайлж аваад баригдав. Бүрий бүх тэр хүнийг өмөрч бэлгүүтэйтэй хэрэлдэв. Бэлгүүтэй үргэлж барилдах тул баруун ханцуугаа молтолж гараа нүцгэн гаргаж явах бүлгээ. Бэлгүүтэй нүцгэн мөрийг бүрий бүх ил дээр хагазавчив. Бэлгүүтэй ингэж савчигдсан боловч огт ажиггүй цусаанд цовруулж явахыг сүүдэрт суугаа хоримлож байсан Чингис хаан үзэж гарч ирээд өгөөлрөв. Хэн дингэж завчигдав гэхэд бэлгүүтэй өгөөлрөв. Өглөө юм болсон бэлээ. Миний төлөө ах トゥ нар муудалцах болов за. Би алцахгүй. Миний бие ялаар байна. Ах トゥ нар сая ижилтэн найрамдж байгаа тул миний төлөө ах битгий муудалц хоромхон байцсан гэв. Чингис хаан бэлгүүтэн ятгсан үгийг үл хайхарч хоёр этгээдээс модны гишүүдийг хуг татаж айргийн бүлөөрийг сугчж аваад золдож зүрхэн нарыг ялж Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг булааж ав. Хасар харвах тутам нэг хүнийг унгаж байв. Бэлгүүтэй хөхөртэй айргаар цохилцож яв.
Тайчууд нар бэлгүүтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хүлж тавив. Унтсан хойно бэлгүүтэй хасгийг үүрсээр хурч ирэв. Зүрхэн нар найрамдан зохилдыг гэснийг бид зөвшөөрч хорижин хатан, хуурчин хатан хоёрыг буцааж өгөв. Тэр цагт Хятадын Алтан хаан татарын мэгүүжин сүултийг эйдэ үл орох тул Вангын чансанд цэрэг өгч тэдэнтэй даруй байлдгаж явуулжээ. Вангын чансан мэгүүжин сүулт тэргүүтэн татаартай байлдаж улз гэдэг газар адуу малын хамт түрэн хөөж айсуу гэх мэдээг авав. Тэр мэдээг аваад Чингис хаан өгөөлрөв. Хэдийнээс татар бол бидний эцэг өвгдийг алсан өстөн иргэн билээ. Одоо энэ халалдаанд хавсралцъя гэд тойрол ханд элч зарж Алтан хааны Вангын чансан мэгүүжин сүулт тэргүүтэй татарыг улзөөд түрж айсуу гин. Эцэг өвгдийг хорлсон өшөөд татаартай байлдъя. Тойрол хан эцэг даруй эрт түгэ гэж явуулав. Энэ хэлийг аваад тойрол хан өгөөлрөв. Хөвөө минь зөв хэлж ирүүлжээ. Бид хавсран байлдъя гэд 3 дугаар өдөр цэргэн цуглуулж мордоод тойрол даруй Чингисийг ухтан хурч ирэв. Чингис хаан тойрол хан хоёр Сача бэхээ тэргүүтэй зүрхэн нарт хэлүүлсэн. Энэ байлдаанд хавсарч эртний эцэг өвгдийг минь хорлсон татаартай байлдахаар хамт мордъя гэж ээлж явуулаад 6 өдөр хүлээвч тэд ирсэнгүй. Хүлээж ядаад Чингис хаан тойрол хаан хоёр цэргэн авч Вангын чансантай хавсрахаар улзөөд явж очивол улзын хусуутоо Шитвэн, Наратоо Шитвэн гэдэг газар татарын мэгүүжин сүулт тэргүүтэн татар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан тойрол хаан хоёр тэрхүү мэгүүжин сүулт нарыг бэхлэлтээс нь барьж мэгүүжин сүултийг тэнд нь алаад мөнгөн өлгий ба тан эрдийн чимэгт хөнжлийн Чингис хаан олзлон авав. Мэгүүжин сүултийг алав гэж Чингис хаан тойрол хаан хоёр мэдэгдвэл Вангын чансан сонсоод маш баясаж чав туурыг гэдэг цол шагнав. Хэрэтийн тойролд ван цол шагнав. Вангын чансан ван цол өгсөн түүнээс хойш тойролыг ван гэж нэрийдэх болов. Вангын чансан өгөөлрөв. Мэгүүжин сүултийг хавсран алж та нар Алтан хаанд их тус хийв. Энэ тусыг чинь Алтан хаанд хэлье би. Чингис хаан дүүнээс илүү цол шагнахыг Алтан хаан мэддэг гэв. Вангын чансан тийхүү баясаж буцав. Чингис хаан Ван хоёр татарыг хувааж аваад гэртээ харж бов. Татарын хорогдож байсан Наратоо Шитвэний нутаг дээр нэгэн өчүүхэн хүүхэд орхигдсныг бидний цэргүүд олжээ. Үзвэл дөртэй алтан аймаг зүүсэн ба булгаар доторлсон дажид торгон элгэвч өмссөн ажээ. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч Өөлөн эхэнд бэлэг гэж өгөв. Өөлөн их өгөөлрөв. Сайн хүний хөвгүүн биз, язгуур сайд хүний ураг биз. 5 хөвөний дараах 6 дугаар хөвөн болгоё гэд Шихий хутаг гэдэг нэр өгч хасрав. Чингис хааны авраг гэр харилт нуурт байсан бэлээ. Зүрхэн нар Чингисийн ар гэрт хоцорсон хүмүүсийг довтолж 5 хүний хувцсыг тоноод 10 хүнийг алжээ. Зүрхэн нар ингэж сүйтгэв гэж бидний ар гэрт хоцрогсод Чингис хаанд мэдэгдвэл Чингис хаан маш хэлэгнэж өгөөлрөв. Зүрхэн нар биднийг яагаад ингэж байгаа бэлээ? Онны шугууд хоримлож байхад тогооч шихүрийг тэд занчив. Бэлгүүтэй мөрийг цавчив. Найрамдыг гэхэд бид хороочин хатан, хуурчин хатан хоёрыг буцааж өгсөн бэлээ. Түүний хойно эцэг өвгдөө минь хорлсон эртний өшөөт татарыг хавсран байлдъя гэд зүрхэн нарыг 6 өдөр хүлээсэн боловч тэд ирсэнгүй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов гэд Чингис хаан зүрхэнтэй байлдахаар морилов. Зүрхэн нарыг хэрлний хөдөө арлын 7 болдог гэдэг газар байхад дайран орвол Сача бэхээ тайчуу хоёр цөөн хүмүүсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Телету ам гэдэг газар гүйцэж Сача бэхээ тайчуу хоёрыг барив. Бариад Чингис хаан Сача тайчуу хоёрт өгөөлрөв. Урд бид юу гэж хэлэлцсэн бэлээ гэвэл Сача тайчуу хоёр өгөөлрөв. Бид хэлсэн үгэндээ хүрээгүй бол үгэнд минь хүрг гэвэл тэдний урд хэлсэн үгийг сануулж хэлсэн үгэнд нь хүргэж тэднийг бүтээж алав.
Сача тайчуу хоёрыг дуусгаад зүрхний иргэнийг хөдөлгөж ирэхэд тэдний дотор жалаарын тэлээгүүтэй баяны хөвөн Гүнга, Чулуун хааж Зэвгэ 3 байв. Гүнга Мухла Буха 2 хөвгөөнэ Чингист уулзуулан өгч өгөөлрөн. Босгый чинь боол болтугай. Босгоноос чинь бултаж зайлвал борвийн огтол. Үүдний чинь өмч болтугай. Үүднээс чинь дутааж зайлбал элгийн эмтэл гэв. Чулуун хааж дүн хаши 2 хөвгөөнэ уулзуулан өгч өгөөлрөн. Алтан босгый чинь ашид сахиж байг. Алтан босгоноос чинь анги додохвол амийн тасалжал. Өргөн үүдийг чинь өргөж өгч байг. Өргөн үүднээс чинь өөр зүг явбал өрийн нэмтэлж ал гэв. Зэвгээг хасарт өгөв. Зэвгэ зүрхний нутгаас борохол гэдэг хөвөөнийг олж авснаа өөлөн ихэд уулзаж өгөв. Өөлөн их мэрэгдийн олж авсан хүчүү нэрт хөвгүүн ба тайчуудын бесүүдийн нутгаас олж авсан хөхөчүү, татарын нутгаас олж авсан шихий хутаг, зүрхний нутгаас олж авсан борохол энэ 4 хөвөөнийг гэр дотроо асарч байв. Өөлөн их хөвүүддэн өгөөлрөн. Эднийг өдөр үзэх нүд шүн сонсох чих болгоё гэв. Зүрхэн овгийн уг гарал нь Хабул хааны 7 хөвөний ах нь охин бархаг бүлгэ. Түүний хөвөн Сорхатуу зүрхний эцэг Хабул хааны хөвөөдийн ахмад тул Харьяат иргэдийн дотроос эрхийдээ эрчимтэй, элгэнтэй шүүстэй, уушгиндан ууртай, уруулдан хэлэнтэй, хүчит бөхва эрдэмт эрсийг ялгаж хөвөөндэн өгөв. Ийхүү уур омогтой чанга зүрхтэй хүмүүс нийлсэн тул зүрхэн гэж нэрлэжээ. Чингис хаан ийм омогтой зүрхэн нарыг дороотуулан дарж олон ардын өөрийн иргэн болгов. Чингис хаан нэгэн өдөр бүрий бүх бэлгүүтэй 2-ыг барилдуулъя гэв. Бүрий бүх зүрхэнд байсан билээ. Бүрий бүх урд бэлгүүтэйг өрөөсөн гараар барьж, өрөөсөн хөлөөр ташиж унгаад хөдөлгөлгүй дарж чадах бүлгэ. Бүрий бүх улсын нэртэй бүх байсан. Энэ удаа бүрий бүх бэлгүүтэй 2-ыг барилдуулахад бүрий бүх үл ялагдах хүн байтал унаж өгөв. Бэлгүүтэй бүрий бүхийг арай гэж мөрлөн дарж сайр бүсдээр гаргаад Чингис хааныг нүдээр хялам хийж харвал Чингис хаан хөмхийг онцов. Бэлгүүтэй ухаан олж бүрий бүхийг агдлан барьж цээж бөхснөөс угзран татаж нурууг нь хугалав. Бүрий бүх нуруугаан хуглуулад өгөөлрөн. Бэлгүүтэд би үл ялагдах билээ. Хаанаас айж аргадаж зориуд унаад амиан алдав би гэд өгөв. Түүний нурууг бэлгүүтэй хугалж чирч аваачаад хаяв. Хабул хааны 7 хөвөний ахмад нь охин бархаг, 2 дугаар нь Бартан Баатар бүлгэ. Түүний хөвөн Есүхэ Баатар, 3 дугаар нь Хутагт Монхор, түүний хөвөн Бүрий бүх. Бүрий бүх барилдахдаа Бартан Баатарын хөвүүдээс илүү бөгөөд Бархагийн зоригт хөвүүдтэй нөхөрлөж явдаг бүлгэ. Улсын бүх бүрийн хүү бэлгүүтэд нуруугаан хугалуулж өгөв. Түүний хойно дахиад жил 1201-р онд хатгин салжууд хамтаар Багуу чорхи тэргүүтэй хатгин нар, Чирхтэй Баатар тэргүүтэй салжууд нар, Дөрөвний татаартай найрамдсан Хачуун бэхий тэргүүтэй Дөрвөн нар, Алчи татарын Жали буха тэргүүтэй татар нар, Түгэ маха тэргүүтэй Ихрисүүд, Анградын тэрхэг Эмэл ахуй нар, Чоёг цагаан тэргүүтэй Горлосууд, 8-аас хүчүгүүд, 8-ны Буйрэг хан, Мэрэгдийн тогтоо бэхийн хөвүүд Хутуу, Ойрдын худууга бэхий, Тайчуудын таргуудаа хэрэлдэг, Ходун орчаан, Авчуу Баатар нар, бусад тайчууд нар алхай булга гэдэг газар чуулаад жажирда овгийн жамуухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж азраггүйг алж андгайлан тангарглаад тэндээс эргүүнээ мөрөн рүү нүүж эргүүнээд зутгах аммөрний шанаагийн агуу нугад жамуухыг гүр хаан болгож өргөмжлөв. Жамуухыг гүр хаан өргөмжлөөд Чингис хаан Ван хаан хоёртой байлдахаар мордыг элцэв. Ийхүү байлдах гэснийг Горлосын Хоридаа гэдэг хүн Чингис хааныг хүрлэх гэдэг газар байхад хурц ирж хэлв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван хаанд мэдэгдвэл
Ван хаан сонсоод цэргүүдээ авч даруй Чингис хаанд хүрч ирэв. Ван хааны гэрмэгт Чингис хаан, Ван хаан хоёр хамтарч Жамуухын эсрэг байлтахаар морилъё гэж хэрлэн мөрөн рүү мордож Чингис хаан алтан хучир Дарида гурвыг манлайд явуулав. Ван хаан Сэнгүн, Жаха хамбу Бэлгэ гэх гурвыг манлайд явуулав. Энэ манлай явагчдын түрүүнд бас харуул гаргаж Энгэн Гүйлэтүү гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Түүний цаана Чихэрхүү гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Бидний манлай болж тэргүүлэн авсан алтан хучир Сэнгүн нар Утхия гэдэг газар хүрч бууй гэж байтал Чихэрхүүд тавьсан харуулаас хүн давхин ирж дайсан айсуу гэж мэдээлв. Тэр мэдээг аваад дайснаас тодорхой хэл мэдээ авъя гэж буулгүй угтан явж дайсны тэргүүнтэй уулзаж хэн бэ гэж асуувал Жамуухын манлай болгож явуулсан Монголын Авчуу Баатар, Наймины Буйрэг хаан, Мэргэдийн Тогтоо бэхийн хөвөн Хуту, Ойрдын Худууга бэхий энэ дөрв явж байна. Бидний манлай тэдэнтэй хашгиралдан хэлэлцэж маргааш байлтахаар тогтоод үдэш болоход буцаж голд нийлэн бууж хонов. Түүний маргааш хоёрын итгээд хүйтэн гэдэг газар учирч бие биеэ шахалцсан давших ухрах зэргээр байлдаж бай. Мөн Буйрэг хаан одоогүй хоёр задын арга буюу хур оруулах, шуурга шууруулахыг мэдэх ажээ. Тэр хоёр зад баяртал мөн үүсгсэн арга нь тэдэн дээр бууж балчигт гулгаж яв харахгүй болоход бидэнд Тэнгэрийн хилэн болов гэд бутран дутаажээ. Наймины Буйрэг хаан Алтай өвөр Улаг таг гэдэг газрыг зорин салж хөдөлжээ. Мэргэдийн Тогтоогийн хөвөн Хутуу Сэлэнгийг зорин хөдөлжээ. Ойрдын Худуугүй бэхий ой модыг хүсэж Шишгэсийг зорин хөдөлжээ. Жамуухаа өөрөө хан өргөмжилсөн иргэдийг дээрэмдээд эргүүнээ рүү буцаж хөдөлжээ. Тэднийг тэгж бутрахад Ван хаан эргүүнээ рүү Жамуухыг нэхэв. Чингис хаан онны зүг тайчуудын Авчуу Баатрыг нэхэв. Авчуу Баатар улсдaan хүрээд улсаа дөрвүүлж хөдөлгөөд Авчуу Баатар хотон орчаанаар үлдсэн шилдэг цэргэн засаж онны цаана байлтахаар хүлээж байжээ. Чингис хаан хүрээд тайчуудтай байлдав. Зууралдан ихэд байлцсаар үдэш болоход мөн байлцсан газар хонов. Дөрвсөн айлууд байлцсан цэргүүтэй хамт хүрээлж хонов. Чингис хаан тэр байлдаанд хүзөөний судсыг шархтаж цус тогтохгүй ядран зовж нар шингэхэд мөн байлдааны газар буу. Чингисийн бөглөрсөн цусыг зэлэм амаар шимж уруулаан цустаж бус хүнийг итгэхгүй өөрөө сахид суусаар шөндөл болов. Цусыг ам дүүрэн балгаж асгасаар шөндөл өнгөрвөл Чингис хааны ухаан сэргэж өгөөлрөв. Цус хатаж өгөөцөв. Би ондаасж байна гэв. Тэндээс зэлэм малгай гутал дээл хувцаа бүгдийг тайлж гагцхөө дотуучтай чармаа нүцгнээр эсрэг дайны дунд гүн орж цаана хүрээлж буусан иргэний тэргэн дээр авирч гараад эсэг ирж олсонгүй. Учир нь дөрөж яваа айлууд гүүгээ саалгүй тавьсан ажээ. Эсэг олдохгүй тул нэгэн их хөхөвтэй таргийг авчираад зэлэм өөрөө бас ус олж авчирч таргийг зуурч Чингис хаанд уулгав. Чингис хаан гуравнтаа амран ууж өгөөлрөв. Доктор минь саруул болов гэд өндийж суутал үүр цааж гэгээ болсон ажээ. Зэлмийн шимж асгсан цус түүний суусан орчны газрыг намаг болгожээ. Үүнийг Чингис хаан үзэж өгөөлрөв. Энэ юу? Хол асгахгүй яасан юм гэв. Үнд зэлэм өгөөлрөв. Чамайг зовоор байхад хол явхаас эргэлзэн айж сандран залгихыг залгаад асгахыг асгаад байсан бэлээ. Хэвэлд минь бас үлэмж оров гэв. Чингис хаан бас өгөөлрөв. Намайг ийм болж хэвтэн байтал чи яагаад нүцгэн гүйж одов? Чи баригдвал намайг энэ дэнгэж хэвтнэ гэж хэлэх байсан биш үү гэвэл зэлэм өгөөлрөв. Би ингэж бодсон бэлээ. Нүцгэн яваад хэрэг баригдвал би тэдэнд ингэж хэлнэ. Би танд орох дуртай бэлээ. Гэтэл манайхан үүнийг мэдэж намайг барьж алъя гэж хувцсыг минь цөм тайлж гагцгүй өмдийг тайлаагүй байтал би мултарч танд дутааж ирэв гэж хэлнэ. Миний үгийг тэд үнэмшиж надад хувцс өгч асрана. Би тэгтэн нэг морь олж унаад хүрчиж чадах биш үү? Би ингэж бодоод
Хааны зовсон биеийг амруулъя гэж нүдэд цавчих зур шийдэж одсон билээ гэв. Чингис хаан өгөөлрөв. Би одоо юу гэх вэ? Намайг урд 3 мэрэгдэд хөөгдөж, бурхан хал дунд хоргодож, 3-таа нэгжүүлэхэд чи миний амийг нэг аварч гарлаа. Одоо чи бас хальж бүхий цусыг амаар шимж, аминд минь нэг оров. Бас сангаж ядран байхад амиа урж нүдүтсээр дайсны дотор орж, ундаан авчирч аминд минь оров. Энэ 3 ачийг чинь үрд мартахгүй гэж зарлиг болов. Өдөр болоход үзвэл байлдахад бэлэн хонсон дайсны цэргүүд шөндөө бутран дутаажээ. Харин хүрээлж буусан иргэд цэргийн хамт хурдан нүүж үл чадах учраас хөдөлсөнгүй хоцорчээ. Дөрвсөн улсыг хурааж авчирэ гэж Чингис хаан хонсон газраас мордож, дөрвсөн улсыг хураан явхад нэгэн улаан дайлтай эм хүн Тэмүүжин гэж их дуугаар уйлан хайлан бахирхыг Чингис хаан өөрөө сонсож, ямар хүний эм ийхүү уйлж байна гэж асуухаар хүн илгээв. Тэр хүн очиж асуувал тэр эм өгөөлрөв. Би Сорхон шарын охин Хадаан нэртэй. Эрийг минь энд цэргүүд барьж алах гэж байна. Эрийг минь аварч айл гэж Тэмүүжнийг дуудаж уйлав гэв. Тэр хүн буцаж ирээд Чингис хаанд түүний үгийг өгөөлбөл Чингис хаан сонсоод давхин очиж мориноос буугаад Хадаантай тэврэлдэв. Гэтэл эрийн манай цэргүүд тэр завсар нэгэнт алджээ. Тэр улсыг хувааж аваад Чингис хаан их зэргийн хамт мөн тэнд бууж хонов. Хадааныг өрн ирүүлж дэрэгдэн суулгав. Маргаашийн өдөр тайчуудын төдөөгийн харьяанд байсан Сорхон шар зэв 2 хурч ирэв. Чингис хаан Сорхон шард өгөөлрөв. Хөзөөнд минь угалсан хүнд модыг хөсөр хайсан. Заханд минь угалсан заадас дөнгийг зайлуулж өгсөн. Эцэг мэт ачид эрхэм ах та ингэж юунд их хожидож ирэв гэв. Сорхон шар өгөөлрөв. Бэ чамд дотроо гүн итгэсээр билээ. Яарад яах вэ? Хэрв яарч урд ирвэл тайчуудын ноёд миний хоцорсон эм хөвүүд ба адуу малыг үнсээр хийсэх нь магадтул би яарсангүй. Одоо хаандаа нийлж ирэв гэв. Энэ үгийг сонсож Чингис хаан зөв гэв. Бас Чингис хаан өгөөлрөв. Хүйтэн гэдэг газар ургашлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж миний байлдааны ам цагаан хулм орны амун хүзүг хэн шархтуулсан б гэвэл тэр үгийг сонсож зэв өгөөлрөв. Уулан дээрээс харвсан хүн би билээ. Одоо хаан намайг алъя гэвэл алганы төдий газрыг алг болгож өмхөрөх алд бий байна. Аврыг эз санаад амийн минь сойрхвол халд гисэн газарт чинь харайж очиод би хар усыг цалигтал, хад чулууг хэмхэртэл, хар дайсныг довтолж хаан чамд туслая. Цайлийн усыг цалигтал, цэгэн чулууг хагартал, чин зоргийг гаргаж Чингис чамд туслая. Хүр гисэн газарт чинь хурж очиод би хүр чулууг хэмхлий, хүний зүрхийг шанталъя гэв. Чингис хаан өгөөлрөв. Дайсны хүн дайсагнаж хорлож явснаа нууж худал хэлэх бүлгээ. Гэтэл чи дайсагнаж хорлсноо нуухгүй шудрах хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Чиний 6 нэрийг халж, байлдааны ам цагаан хул морины минь амун хүзүүг зэвээр харвсан тул зэв гэж нэр өгье. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв гэж зарлиг болов. Тайчуудаас зэвийн ирж нөхрөлсөн ёс ийм бүлгээ.